아래 일이 낫대. Бичлээ гэж болох хүсэлтэй та нарыг ирж үзээсэй гэж бодож хальт бичиж байна гэх. их хөвчрөх юм шиг тийм. Ирж үзээрэй. Намайг ажил дээр маань баг нэг цагийн өмнө аваад ирлээ. Гэтэ гадаа амар их бороо орж бүр өрүүлжсэн амар. Энэ баг өдөржингөө орохоор байна. Тэгээ би бүр нэг юмд амар гомдоод ах юм аа хүмүүс нэр энэ машинтай хүмүүс нэр айгүй муу байна. Тэрний үе гэхлээр шүү дээ ингээ гарцсан дээр нугаан гэрэл хүлээгээд зурч хүмүүс руу устцаа болмоор байна. Ажил манай Монголч яг замынхаа хажууд талаар ингээд ус одоо ингээд шүүдэг юм байхгүй. Тэмчээс яг ингээд замын хоёр талаар бол айгүй их ус тогтдог. Тэгээд бид чинь ингээ гарцсан ингээ хүлээгээд уулан замаас нэлийн зайтайгаа шүү дээ. Тэгэхэд бүр ингээ мэдрэл муутай юм шиг хурдан ирээл ус тэрүүгээр хүмүүс рүү ингээл ус цацаал явж байгаа одоо өөрийгөө одоо юу гэж бодоод байгаа. Би бол чулуу байсан ба шүү дээ аваа шидмэр санагдаж байгаа байхгүй. Тийм тэнэг юм мал байхаа бол нэг тийм хүмүүс л хэлж байгаа шүү за. Тэгээ дараа нь ингээ нэг юм гарцаар гарч яхад сигнал та болооч. Би сайхан өмнөний хөл өдөөд тэгээд айгу удаан явж байгаа шүү дээ. Угаасаа нэг нь ингээд бэлгээтэй нэг хөлөө чирээд арайш нэг юм явж байгаа юм баа шүү дээ. Тэгсэн чинь яг намайг тэгэд нэг тэгсэн тэгээд өнөө өглөөс гэж байгаа байхгүй. Сигналтаа даамч аюу сан уу? Би гарцаараа гарч ин яг нэг гэрлэн дохоо байхгүй гарц байгаа байхгүй. Тэгээд ажиллая гэж мэдчихээн би ч гэсэн ажилдаа яаж юм те. Гэтэ би тэр гарцаар нэг 10 20 минут гарах гээд байгаа биш нэг 3 минут байна уу? 3 минут хүрхгүй зааж гэж. Гарч яхад чинь л ингээл тэр оронд л тэсэхгүй ингээд сигнал дараад цохоо болгоод хурдан яваач гэж ойрлж морилол. Би бүр тэр хүмүүс karma is real гэж хэлмээр байгаа ах. Өөртөө хизээж өвдөхгүй юм шиг өөрсдөө өөр хөвгөд хизээж ингээд хүлээж ирээ зам гарахгүй юм шиг юм тэнэг хандлага үзүүлж байгаа хүмүүсийг би бүр гайхаад байгаа байхгүй. Би зүгээр л машинтай хүмүүс ийм тэнэг үйлдэл хийл бойл гэж. Хэрвээ чи ийм үйлдэл санаадгүй хийдэг бол биш дээ. Нэг л өдөр чи цонхоо хаалал шүү. Эсвэл машины чи араас нэг л хүн тоосгоо шийдэн шүү. Амар уур замж хар усан бороод норохгүй гээл амьдаал зонтогтой байхад чинь зүгээр л новш ирснээ устдаар норчхоор ч юм. За тийм л энэ. Өөртөө амьда өөр надаар нэр аяг тавь юм ба. Би ихтэй ер нь влог аяг баг хийгээд байгаа штэ. Хүн ер нь амьдрал нь их тайвшраад жигдрээд хийдэг юм нь ойлгомжтой болоод ирэхээр ингээд нэг амар сүртэй влогч ингээд хэрэгцээ бас гарахгүй байна. Тэгээ би бас нэг амар ганцаардахгүй байгаа. Ер нь бол өмнө аяг ганцаарддаг байсан болохоор аяг тэрийг хуваалцах гэж аяг влогчдаг байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ одоо бол ганцаардахгүй байна. Аяг аз жаргалтай байгаагээ хэл. Би нэг влог дээр ингэж хэлээ тэр хэлсэн тэр влогийг оруулснаас хойш надад аягүй сайн амар мухай надад амар тохиолдод байсан. Тийм учраас би одоо хэлэхгүй. Цагаан ил амарчин тийш юм уу. Ер нь миний амьдралд агуу байгаа. Тэгээд том болсноос ч юм уу хит их баярлаж ч юм уу хит их гонглож хит их стресстэй болчих. Өнөөдрийн стресстэй зүйл өнөөдрийн надад хэцүү байгаа зүйл зүгээр л цаг хугацааны маргааш гайгүй болчин нөгөө өдөр мартагдана тэрний маргааш бүр байхгүй болно гэх юм. Ингэж боддог болсон болохоор хэр баргийн зүйл нэг тийм реакцэлж хэр баргийн зүрхт нэг гомдож гунж ингээ болцсон байна. Эсвэл хөдөл аваа зэхэр зураад амлаа. Юм савлахаа болцсон байна. Хүнстэл санаар унаад нэг өксөл гэдэг чинь ер тийм байх ерөөсөн нэг нормал даа баланс аваад мөн өөр амар горч нэ. Гол нь бороо амар усрахаг байгаа байхгүй юу? Амар хөстэй. Тэгээ нэг хитэн замуудынхаа авч зайлуулах хоолой моолыг нэг сайжруулад өгчөөсэй гэж үсэх юм аа. Гэж бодох юм аа. Тэгэхгүй тэгэл одоо
манай хотхны тэргүүрсэн зүгээр ингээл усан далай заа ингээд гарах гарц байхгүй. Зам зүгээр ингээд ус урсч идэв нас. Сэнэс бид гарт нэр ширээ танилцуулах уу? Бас сонирхолтой байх тийм. За энэ ингээд миний ширээгаа. За эднэрт ингээд миний хэрэгтэй бичвэр амтууд нар байдаг. За энэ аяыг болохоор хөрөм мод ингээд энэ бол нэг би нөгөө одоохондоо цай авч чадах байгаа байхгүй. Тэгс нөгөө цайгаа ишээ хийгээд ингээ хандлаа дуудах юм билээ. Ийм зөрүүлтэй аяга. Тэгэхгүй юу? Гэхдээ одоохонд энэ цай авах байгаа. Эсрэгээр нь би зүгийн балайг их ууж байгаа. Би зүгийн баланд амар дуртай ер нь. Тэгээ одоо бараг дуусч юм нэг зүгийн бал. За тэгээ тэнд ойрын хэрэгтэйнүүд байгаа. Энийг нэр би энэ номыг би нэр номын баяраар хөтэлж авсан. Нөхрөө нууц амрагт 8-алтсан гэдэг. Тэгээд энэ доотлог унаараа зарим тохиолдолд нууц амраг ихнэр хоёрын ялгаа зөвхөн хормын мөгжил байдаг гэд бүр бестселлер болж исэн юм ном юм билээ. Тэгээд айгу сонирхолтой санагдсан. Манай захирал уншчаад ажиллаж байхдаа ярьж өгөр гэсэн. Тэгээд ингээ компьютерийн дээр маань байна. За энэ үгээр нэг балмал энэ үгээр бол зөндөө баа ингээ өнөртөө бас нарны тосмос. Тэгээд би өдөр болгоныг юм цаасан дээр ингээд хийх ажлуудаа бичээд тэгээд ингээ шууд ингээд чиглэл явцдаг. Тэл тэр өдөр дууссан бол зин цаасаа шууд хайдаг. За тэгээд ингээ ширээ миний сандал. Ингээ би яа. Ингээд л сууд юм даа. So nice in there. Сургаан сард хэрэгтэй. 6 сард цавстай байна. Ийм их цавстай байна уулан дээрээ. Тийм бүр гол урсгал юм байна. За манайхаа энэ хоёр охин ингээд миний айл Унгаарын блогт байгаа шүү. Нилээд блогт авсан тий. Тийм шүү дээ. Тэгээ одоо амар олон сар жилийн дараа энэ хоёртой хэд блогонд оруулж байна. Санамсаргүй уул юм бодон таарсан. Энэ хоёр шиг уул нисэн явж байна. Сар мэдээгүй сууж байна. Би зоч шүү нэлээ. Тэгэж юм хоёр сонио охинтой таарлаа. Ямар сонио хоёр охин бэ? Нэг хүнээс явс гарч шүү дээ. Дээдлийн юм дээ зөвөр л ингэ зам. Хүүхэд бас сайн хүүхэн. I'll go get changed. All right. Let Katie know if you need help. Yeah. Өнөөдөр сонгол өгөхийн өмнөх өдөр гэж хэллээ гэж. Би маргааш Эрдэнэт явна. Тэгээд очиж сонгуулаа өгч байгаа. Оюутан багт чинь. Тэгээд сонгуулаа өгч чадаагүй 20 оны сонгуулаа энэ Улаанбаатарт байсан. Тэгээд маргааш нь ажлын өдрүүдэд таараад байлаа да. Яач ялаа бид ямар ч өгч чадаагүй маа. Тэгээд энэ жил бол бүр зорж очиод өгч ийна гэдэг. Би нэг энэ гутлыг авснаас ямар муухай за. Энэ гутлыг би авснаас хойш юус огт өмсөг байхгүй юу? Яагаад гэхээр нөгөө ингээд энэ ингээд сугараад идэг байхгүй юу айгүй хэцүү. Өнөөдөр энэ гутлаа өмсөж гарч ирсэн авч би уртлын жоохон муухай л гайцглаа. Юм өшгөлж явсараад нэхэр харж гинэ. Тэгээ яа энэ одоо ямар амиршгүй ш. Нэ шороо орсон байна. Тэгээ гоё хутлаа жоохон муухай харагдчихлаа. Усны маань өнгө одоо яг нэг юм гоё өнгө болцсон байгаа нэг юм улаан биш. Ягаан автар. Гэхдээ надад амар таалагчаа. Наа хөөх харагдвал. Яам баяртайгаа. Тэгээ ер нь бол тод өнгөөс амар хурдан гардаг юм байна. Эсвэл нэг анхудаа будуулсан учраас миний хас хурдан гарсан байж магадгүй. Чи байж.
Шүн авчиж чам зааж байна. Зөөр эмэр залуу бай. Ногийн гараараа энэ дараараа минь. Эмээ минь хоо. Яа, стогой. Наран марч ирээд. Тэнд нэг хүн юм хийж байгаа. Би одоо юу хийж байгааг та нарт одоо ярьж өгнө. Наран хээр гоё жаргаж. Сая манай бэр их чин улаан цэцний дор төмс байдаг чи угаж үзээгүй мүү гэд тэгсэн баггүй тэр нүггүй гэд. Тэгээд байна уугүй гэдэг юм үзэх гээд ингээ ухуулж байна. Зүгээр цэцэг нь ончиж байгаа юм. Тэглээ. Цэцэг нь л энэ цэцэг байна. Энэ байгаа л гэсэндээ. Байгаа гэж тайна. Цагаан хөтөд хүмүүс байгаа гэж байна. Байхгүй. Өвзий. Тэр болохоор гол. За манай санаачлагч ухаж үзүүлэх чи. Таны сүлтээ зогс. Энийг ингээ аваад идээд үз. Юу гэдэг төмс шиг амтгах юм бэ? Би амар гоё амттай. Тэг ингэж яагаад энэ шороог ингээ цэвэрлж яагаад тэгэхээр иддэг байхгүй нэг чинь. Ямар ч амтгүй шүү дээ. Гэнээс айгу гоё тийм ялон ч юм шиг амттай байдаг байхгүй. Ямар ч амтлах сонгон шиг юм а тий. Яг сонгон шиг. Ингээл энэ нэг төвд. Хай байхгүй юм даа. Хань. Энэ Амтч байд юм бэ тий. бэлтэн. Сонир юм нэлжлэрүүл. Бисээ колор нь гэж Азарган л ухаж идчихснээс. бисээ хийсэн юм шиг шүү дээ. Хараг эдэний амата эжи сүний шимэдэ талын эзэргэлэн мярад заа элин цагаан собарагаши миний монгол талын монгол минь дамрын жаргалын